Улсын их хурлд нэр дэвшигч тойрог руугаа хүн зөөхийг царцааны үлгэх гэж нэрлэдэг. Харин тойргоо орхиод өөр тойрогт очиж нэр дэвшихийг юу гэж нэрлэх вэ? Өөрөө царцаа болох гэх үү? Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж буй 76 гишүүнээс Дамбочир гишүүн лав царцаа болжээ. Учир нь тэрээр эрх сонгуулиар Орхон аймгийн сонгогчдоос урвж Дундгов аймгийг түшгээр төлөвлөж. Дамбочир гишүүн хуучин тойргоос сонгогдох боломжгүй болсон гэдгээ мэдэрч аавынхаа нутаг Дундгов аймгийг сонгох болсон нь саяхны нэгэн ярилцлагаас нь тод харагдлаа. Ярилцлагын турш манай Дундгов аймаг ингэж хөгжүүлэе гэж бодож байгаа гэд ёстой хайлж урсаж байх юм аа. Ингэхдээ бүр салхитын мөнгөний ордны 34%-ийг Дундгов аймгийн иргэдэд эзэмшүүлэх юм гинэ. Шинэ тойргийнхоо сонгогчдын саналыг татахын тулд юу ч гэж ярихаас зээхгүй нь бололтой. Ингэхээс ч аргагүй. Түүний өрсөлдөгч нь Дундгов аймгаас 2 удаа сонгогдсон ч бүхэл бүтэн 8 жилийн хугацаанд улсын их хурлын чуулганы хуралдааны танхимд тоотоохон харагдсан Наранхүү гишүүн. Улсын их хурлын гишүүний ажлыг өвлийн үгний ажилтай хандуурч баруун солгоогүй бэлэг тараадаг тэрнтэй өрсөлдөнө гэдэг амаргүй. Наранхүү гишүүн хувийнхаа хөрөнгөөр тойргийнхноо угждаг бол Дамбочир гишүүн төрийн өмчийг иргэдэд амлаад төрийн түшээгээр сонгогдно гэж сэтгэжээ. Энийгээ үргэлжлүүлэхээр суугуул нутгаа хөгжүүлсэн Дамбочир уугуул нутгаа хөгжүүлэх гэж байна гэх тодтолтой PR-а цахим орчинд сэвж эхэллээ.